Тэгвэл нь би бас нэг санал хэлчихье. За өнөөдөр бид энэ ёс зүйн байнгын ороогоор асуудлыг хэлцэж байгаа. Та бүхний танилцуулганд хууль эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Төсөв мөнгөний болцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна гэж хоёр зүйлийг түлхүү тусгаж байгаа. Энэ ёс суртахууны төлөвшлийг ер нь яаж харж байна? Энэ хүний эрхийн комисс. Энэ хүний эрхийн зөрчил гэдэг чинь ерөөсөө ёс суртахууны доолдлого байхгүй. Ганцхан хууль хяналтын байгууллагын хүрээнд биш энэ ахуйн орчинд, энэ албан байгууллагын хүрээнд энэ хувь хүмүүсийн хоорондын харилцаа гэдэг олон зүйлүүд дээр энэ ёс суртахууны асуудал ярихгүйгээр бид нэр энэ 1000 хууль эрх зүйн орчноо сайжруулад 1000 төсөв нэмэгдүүлээд энэ асуудал явахгүй. Өнөөдөр бас мэдээллүүдийг чинь сонсоход бол сэтгэл сэртгийлэн харамсалтай зүйлүүд нэлээдгүй сонсогдож байна. Өнөөдөр бид энэ улсын их хурл стратеги төлөвлөгөөнд хүний эрхийг дээдсэн хуультай болъё гэд гол зорилтоо дэвшүүлээд хууль хэлцүүлгийн зөвшөөрөлд хүний эрхийн комисс зөвлөмж зөвлөгөө өгдөг иймэрхүү байдлын одоо нөхцөл эрх зүйн орчныг бүрдүүлээд явж байгаа. Тэгэхээр энэ дээр нэлээдгүй манай үндэсний комисс маань анхаарах зайлшгүй шаардлага байна. Тэгээ одоо энэ нэгдүгээр асуудалч дээр өмгөөлөгч сэтгүүлчдийн асуудал. Энэ мэрэгжлийн ёс зүй хаана явж байна? Бид нар дөрөв дэх засаглал гэдэг энэ эрх зүйн чөлөөт хэвлэлийг бол энэ өндөр түвшинд одоо харж хүндэх ёстой. Нэг талаараа эдгээр чинь шүгэл хүлээгчтэй шүү дээ. Энэ эрсдлээс нь бид нар хамгаалах ёстой. Энэ хууль хэлтийн байгууллагт очиод өдөржин хууль хэлтийн байгууллагын хаалга үүдийг сахиад залгаан цэрлүүлэх үйл ажиллагаа хийгээд байгаа чинь өөрөө буруу зүйл байхгүй. Гол нь энэ хэвлэл мэдээллийн байгууллага энэ бодиттой үнэн мэдээллийг өгснөөр нотолтгол байх хэрэгтэй. Тэгэхээр энэ альва зүйл хоёр талтай тийм ээ. Аль талыг нь харсан ийм асуудлуудыг энэ зүйл дээр явах хэрэгтэй гэж харж байгаа. За энэ эрүүдэн шүүх гэдэг асуудал. Ер нь бид нэр энэ үгний утгачлалаас ахуулаад явах хэрэгтэй байгаа л та. Эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн эрх зүй. Эрүү гэдэг үг чинь юу юм? Яг юу юм? Тэгээ бид нар энэ эрүү гэдэг үгээ ашигласаар байгаа тохиолдолд нь эрүүдэн шүүлтээс яаж татгалцах юм? Тэний цаан чинь гэр чохирогчийн асуудал байна, мөрдөн байцаагчийн асуудал байна. Олон зүйлүүд байгаа. Мөн л ёс суртахууны мэрэгжлийн ёс зүйн асуудал. Өнөөдөр бид нар цаазын ялгуу улс гэдэг дэлхийд зарлалцсан. Гэтэл одоо энэ бага насны хүүхдийн хүчирхийллийн асуудлаа хараа л та. Энэ жилд 80 хүүхэд 360 хоногийн 0-6 насны штэ зөвхөн дээшээ авахгүй байгаа. Тэгээ эннийх нь 17хон одоо 40 гэмтэргийн 17 нь одоо хохирол барагдуулсан. Нийт 50 сая төгрөг гэж. 17-д нь хувагаад үзэхээр 2.9 сая төгрөг. Энэ бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хохирол ийм бага хэмжээтэй болцсон юм уу? Энэ мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй асуудал шүү дээ ер нь бол. Тэгээ энэ соён гэгэрэлх ажил чинь ер нь хаана байна? Өнөөдөр энэ бага насны хүүхдэд ийм хандлага гаргаж байгаа энэ сэтгэл зүйн хувьд эмгэгтэй энэ улсуудын асуудлыг ер нь яах юм? Хүний эрх яриад энэ асуудал дээр мэдээж өнөөдөр хүний эрх ярих нь тодорхой. Өнөөдөр гэмтэрэг үйлцэн ялтанч хүн гэмтэрэг толбогдоод байцаагж байгаа шижигтэнч хүн. Гэхдээ нөгөө талд нь бас хохирогч хүн гэдгийг бас бодох хэрэгтэй шүү. Өнөөдөр энэ хүний эрхийн үндэсний комисс цаашаа зоригтой ажиллах хэрэгтэй. Илүү дуурах хэрэгтэй, илүү шүгэл хүлээх хэрэгтэй та нар. Яг хариуцаад ажиллаж байгаа хэрэг. Парламентод энэ хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг дуу хоолойг шууд хүргэдэг байх хэрэгтэй. Бид нар одоо чадал чансаа нь юу гэдгийг хууль эрх зүйн орчны хүрээнд бүхэл түвшинд дэмжиж ажиллана. Гол нь үр дүн. Шаардлагатай бол бид нар үндэсний энэ хүний эрхийн комиссийн эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага.
тэгжээж бид нар энэ үр дүнг харна. Дараагийн нэг асуудал ер нь энэ манай байнгын орон дээр хилцэж байгаа учраас ер нь нэг судлах ёстой гол судлагдсан юу вэ гэвэл энэ монгол хүн гэж ер нь яг хин юм бэ? Юугаараа онцлог юм? Энэ монгол хүнтэй бид нар ямар байдлаар харилцвал энэ урамшигдгийг, ямар байдлаар харилцвал зөрүүд нь хөдөлдгийг, хүлээж авдаггүй юм гэдэг. Энэ ёс суртахуунтай холбоотой энэ хүн судлалын судалгаануудыг бид нар илүү хийж иж энэ дээрээ төвлөрсөн, энэ дээрээ таарсан хууль эрх зүйн орчныг санаачлаад явах юм бол энэ нөрөө илүү их үр дүнтэй болно шүү. Бид нар олон улсын сайн жишг гээд олон зүйлээс бид нар энэ асуудлуудыг татаж ирээд хуулбарлаад тавьдаг. Эндээс нь гарч байгаа үр дүн хүлээсэн хүлээлтэнд нийцдэггүй юм нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгэхээр эдгээр зүйлүүд дээр манай үндэсний комисс нэлээд анхаарч ажиллаарай гэдгийг би та бүхэндээ хэлье. Дараагийн илтгэлүүдэд энэ өнөөдрийн дурдгдсан энэ тайлан тоонууд илүү үр дүн гарч буурч орж ирэх л одоо үр дүнгэл одоо хэдүүлээ хамтдаа л хий. Та нарын хийх ёстой ажилгээ та нар руу тохоод байж болохгүй. Бүгд л хамтдаа хийж ижил энэ ажил өөрөө үр дүнгээ гаргана л гэж бодож байгаа. Тийм учраас өдөр тутамдаа энэ их хурал парламент засгийн газартаа хамтарч одоо энэ асуудлуудаа шийдэхэд дэмжлэг тусалцаа олж ажиллахын төлөө хэдүүлээ хамтраад ажиллаа гэдэг зорилттой байна. За баярлалаа. Ингээд ажлын хэсгийн